Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн бирж удирдал хөдөлмөрийн яармаг зохион байгуулдаг. Өнөөдөр ажилгүйдлийг ангай ураатай ээлжид хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдлаа. Ажил олгогчдыг ажил хайгчдтай холбох зорилгоор зохион байгуулагддаг тус яармагт 30 орчим байгууллага оролцож байна. Энэ удаагийн яармаар байнгын 200 гаруй ажлын байрыг залуус санал болголоо, мөн 40 орчим цагийн ажлын байр нээлттэй байлаа. Яармагт оролцож байгаа залуусын ихэнх нь оюутнууд байсан юм. Цагийн ажлын байр нь өдөртөө шинжлэгддэг учраас өнөөдөр бол 20 ажлын байр 40 оронтой байна гэдэг бол зөвхөн өнөөдрийн судалгаа. Тэгээ бүртгүүлсэн залуучуудаа бид нар бас эргэж холбогдоод байнгын уялдаа холбоотой ажилладаг учраас залуучууд маань ер нь ажилд орох боломж их байгаа. Гэхдээ цагийн ажлын тухай хэлэхэд бид нар бүртгүүлсэн залуучуудаас ажил зуушлаад өнгөрсөн 3 жилийн хугацаанд 23,000 орчим залуучуудыг зуушлаад ажиллуулсан байгаа. Эдгээр залуучууд маань тухайн өдрөө цагтаа эсвэл 7 хоногийн хугацаанд сарын хугацаанд ажиллаад өдөрт 10-аас 30 мянган төгрөг, цагт 1000-аас 5,000 төгрөгийн цалин урамшуул авсан байгаа. Нийтэд нь аваад үзэх юм бол энэ 23,000 гаруй залуучууд маань өнгөрсөн 3 жилийн хугацаанд 430 гаруй сая төгрөгийн цалин урамшуул авсан. Монгол улсын хувьд дээд боловсралтай ч ажилгүй 45,000 орчим иргэд байдаг тухай судалгаа бий. Ажил олгогчдын хувьд ажлын туршлагатай байх шаардлага тавьдаг нь сургууль өгсөн залуусын хувьд ажилд ороход хүндрэл учруулдаг байна. Иймээс залуучуудын хөдөлмөрийн биржээс ажлын дадал олгох сургалтыг үн төлбөргүй зохион байгуулдаг юм байна. Ажилгүй мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй залуус тус байгууллагт хандах бүрэн боломжтой юм а. За манайхаас 500-аас 800 байгууллага хамтарч ажилладаг. За үйлчлэгээний байгууллагууд бас байна, тий. Уул уурхайн чиглэл байна, хуулийн байгууллагаас байна, банк санхүү эдийн засгийн байгууллагаас нийлтэй ажлын байруудаас зарлагдсан байгаа. За зөөгч байр маань, за жолооч, үйлчлэгч, харуул хамгаалтын байгууллагуудаас нийлтэй ажлын байраа өөрсдөө ирж чадахгүй нэ. Тэгээ манай ажлын нийлтэй ажлын байрыг танах ингээд нийлтэй өдөрлөг дээрээ зарлаа гэд одоогийн байдлаар ер нь 500 ажлын байр зарлалтаа явж байна. Оюутан учраас цагийн ажил сонирхож байгаа. Тэгээд би болохоор 7 хоногт 3 өдөр завтай байдаг. Тэгээд бусд 2 өдрөө хичээлдээ явдаг. Эмзүүчээр сурдаг. Тэгээд эмнэ хариуцлагч мэргэжлэр сонирхоод өнөөдөр ажлын байранд бүртгүүлгээр ирсэн. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид дээд боловсралтай залууст хандсан олон ажлын байрны санал ирдэг байна. Өнөөдрийн хувьд захирлын туслах нэгтлэн бодогч, орчуулагч, уул уурхайн инженер зэрэг мэргэжлүүдийн нээлттэй ажлын байр байгааг мэргэжилтэн хэллээ. Гэвч одоогоор тус мэргэжлүүдээр санал болгох мэргэжилтэн байхгүй байгаа юм байна. Ерөн залуус ажилгүй гэж суух биш, өөрсдөө итгэвчтэй хайх шаардлагатайг мэргэжилтэн онцоллоо. Дулам лав жаргалнаар сурвалжллаа.